Ингэх жишээгээр зурна. Ингэх жишээгээр зураад та нар нэрнүүдийг ингэ бичээд. Өнөөдөр угийн бичгээ бидний бахархал сэдвүүдэд эрчимжүүлсэн сургалтанд 19 сумын хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтнууд насан туршийн суралцахуйн төв болон соёлын төвийн ажилтнуудыг хамрууллаа. Угийн бичиг нь улс үндэстэн овог гэр бүлийн үеийн удмын эхлэхээс их сурвалж баримтат өв юм. Иргэн өрх бүр ургийн бичгээ хөтөлж өөр хүүхдүүдтэй өвлүүлж чадвал Монгол хүний удмын санг цэвэр ариун байлгахад нөлөөлж чадна гэдгийг сургалтаар тодтогжээ. За 1 номерт нь бид нар аз жаргалтай гэр бүлийг цогцлоо, 2-т нь эрүүл сарвал хүн боожуулна, 3-т нь бол төрөл саднаа хамгийн сайн таньж мэдснээрээ өөрсдийнхөө өв соёлыг түгээн дэлгэрүүлэх ийм ажлуудыг л агуу хийж байгаа юм да. За манайхан бол хамгийн түрүүнд одоо өнөөдөр танхимын мэдээлэл авч байгаа учраас танхимаас гараад би даалт одоо тань мэдхгүй юмнуудыг авсан ч гэсэн хамгийн түрүүнд хуваалцах нь хэм бэ? Гэр бүл. Үр хүүхэд тий тэрнээсээ баг гэрээс дунд гэрээс их гэрлүүг ингэж учирдаг учраас хамгийн түрүүнд гэр бүлдээ хэлнэ. 2-т нь болохоор найз нөхөд ахын дүүстэй хэлнэ. 3-т нь болохоор хамт олондоо хэлнэ. Ингээд нөгөө багаас их рүү бол энэ сургалт явдаг ийм ач холбогдолтой. Миний хувьд одоо 3 үеэсээ дээшгийг бол мэдэхгүй. Одоо 3 үеийн бид нар өнөөдрийн хэмжээнд бол нэрийг мэдж байгаа байхгүй юу? Тэрнээс цааш одоо улам олшруулах тийм шаардлагас байдаг юм байна. За тэрнээс доош одоо бид нэр одоо ах дүүнэрийнхээ одоо үр хүүхэд ач зээнэр одоо тэднийг одоо бид нар нэрийн хүртэл одоо мэдэхгүй явж байгаа юм. Саяныхаа сургалт дадлага ажил дээр бас гарч байна шүү дээ одоо. Би чинь одоо 3 ач охинтой гэтэл нэг нь Дундгов, Дорнов, Улаанбаатар ч тэгээд говь эмээ дээр говь өвөө дээр очино. Хангаа эмээ, хангаа өвөө дээр очино гэдэг байхгүй. Тэр чинь одоо өөрөөр хэлбэл аавын талын эгуулхаа чинь аав, ээжийн талын нагц өвөө, нагц эмээ гэдэг юм уу. Иймэрхүү талыг одоо бид нар хайлуулах. Тэр багаас нь одоо сурах. Тэрнээс хангаа эмээ, говь эмээ гэдэг ийм асуудал, хангаа өвөө, говь өвөө гэсэн ийм асуудлыг бид нар бас бодуусч юм байна л гэдэг одоо өөр хүүхдээ багаас нь сурах хэрэгтэй байна л гэж бодож байна шүү дээ. Сургалтаар угийн бичиг хөтлөх арга зүй аргачлалын талаар онол дадлагын мэдлэг олгосоо. Сургалтанд хамрагдсан 68 албаагч сумандаан сурагч багш болж угийн бичиг хөтлөх талаар сургалтаа нөлөөллийн ажлыг хийнэ. Өвөр хангай аймагт угийн бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор сүүлийн 10-аад жилийн турш анхаарч ажиллаж байгаамаа. За Өвөр хангай аймаг бол угийн бичиг хөтлөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд одоо олон жилийн хугацаанд одоо шатаараатай аян арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн. Үйл тасрах хэлхээ одоо нэг өрх нэг угийн бичиг гэх мэт одоо ийм аянуудыг бол уламжлалт болгон ингээд зохион байгуулж хэвшсэн. За энэ жилийн хувьд бол аймгийн засаг даргын одоо захирамжаар угийн бичиг хөтлөлтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдаад за энэ хүү ажлын хэсэг маань бас гол одоо анхаарч ажиллах ажлуудынхаа одоо ингээд төлөвлөгөө гаргаад бол ажиллаж байна. За энэ хүү одоо угийн бичгийн ажлын хэсгийн төлөвлөгөөнд бол сум бүрт угийн бичгийн сургагч багшийг бэлтгэж за энэ сургалтыг эрчимжүүлэх за энэ одоо сургалтаараа дамжуулаад угийн бичгийн хөтөлдөг одоо айл өрхийн тоог нэмэгдүүлэх энэ зорилтын хүрээнд бол сургагч багшийг бэлтгэхийн сургалтыг зохион байгуулж байна. Угийн бичиг хөтлөх, угийн бичгийн талаар мэдээллүүдийг бол бас манай арж иргэд нэлээд тодорхой сайн мэдж байгаа. Энийг улам эрчимжүүлэх, яг төгс төгөлдөр угийн бичгийн бичиж чадж байгаа айл өрх хүмүүсийг орон нутагт нь бэлдэх, одоо сургагч багш нарыг орон нутагт нь бэлдэх энэ л бүх зорилгыг нь тээж өнөөдрийн нэг том ажлыг зохион байгуулж байна. Угийн бичгийн аж холбогдлын талаар нийт иргэд бүгд мэддэг. Гэвч хэрхэн хөтлөх аргачлалаа мэдэхгүй хүн дээр дадал хэвшил суугаагүй, зориглож эхлүүлдэхгүй болохыг сурагч багш нар хэлж байна.